Made Mongolia. Energy drink. Сайн байцгаана уу? Travel Podcast Mongolia. Энэ удаагийн дугаараа Монгол Урсаатан зүүн музейгээс хүргэж байна. Манай өнөөдрийн зочноор манай өнөөдрийн зочин бол одоо яг дэлхийн сүүлийн технологи тий яг энэ аялал жуулчлалын гол зах зээлийг бас эзэлж одоо байр сууриа олж байгаа ийм гоё технологиг хөгжүүлж явж байгаа. Одоо Эрдэнэт гэх компани захирал тэгээ мэдээж VR Mongolia төсөл буюу одоо виртуал аялал жуулчлалыг одоо яг Монгол одоо юу гэдэг нь те залуучуудынхаа өөрсдийнхөө хүчээр ингэж хөгжүүлэх гэж одоо хичээж яваа. Одоо төслийн багийн ахлагч Тэнгис болт гэж юм залуу оролцож байна. За тэгээд Тэнгис болтоос одоо анхныхаа асуултыг асуухаас өмнө тэгээ бас нэг яриан дундаа аман ангаж магадгүй штэ. За тэгээд манай өнөөдрийн одоо дугаарын одоо дэмжигч байгууллага дэмжигчээр одоо математик гэдэг энэ одоо юу энерги унда одоо энерги дринк штэ тий. Энэ бусад дринкээс юугаар ялгаатай гэхээр цэвэр байгалийн 100% гаралтай. Тэгэхээр ерөөсөө ямар сахар орлуулагч энэ төр байхгүй юм шүү дээ тий. Химийн найрлаг байхгүй. За мөрөд бас нэг өгч. Баярлалаа. Манай өөрөө авчлаа сая өгчээсэн чинь ингээд эндээс нэг. За ингээд одоо виртуал аялал жуулчлалын төлөө Монголын аялал жуулчлалын салбарын бас нэгэн гоё шинэ өнгийг бас бичилчихэж байгаа тий. Энэ залуучуудынхаа эхлээд манай Тэнгис болт өөрийгөө нэг танилцуулаад тийм үү багаанах гоё танилцуулаад эхлэх үү тий. Тий. За манайх Монголын аялал жуулчлалын салбарт одоо виртуал гэдэг технологи тий виртуал reality гэсэн үг л тий. Тэгээ виртуал орчинд бодит байдлыг одоо харуулах бодит юм шиг байлгах гэсэн утгатай үг л юм байгаа. Энэ тэгээ нөө товчлон виртуал reality гэдэг үгийг VR гэдэг дэлхийд даяараа товчлоо сурцсан. Одоо бас дэлхийд дээр нэг шинэхэн технологи байгаа. За энэ технологи нь одоо ямар давуу талтай вэ гэхээр 360 градуст буюу одоо бүх орчинд одоо юмыг харах үзэх боломжийг бүрдүүлж өгнө. Мөн энэ орчинд өөрийн хүссэн орчноо бий болгож болно. Та ямар орчинд амьдрмаар байдаг, ямар орчин мэдэрмээр байдаг, та одоо ямар өрөөнд илүү тухтай байдаг те. Тэрийг илүү мэдрээд ч юм уу тэр орчноо өөрөө бүтээгээд тэр өндөө одоо өөрийнхөө хүссэн зүйлүүд одоо нөгөө стриминг гэж ярьдаг шүү дээ. Мөрөөдлийнхөө одоо охтууд бол одоо илүүтэйгээр юм орд хаштай хүссэн орд хашинд амьдрах хэрэгтэй. Тэрийг ингээ мэдрэх боломжийг хүн төрөлхтөнд одоо олгож байгаа тийм технологийн салбар. Гэхдээ энэ технологи маань бас нэлээд дээр үеэс ингэж эхэлж байсан. Одоо виртуал headset гэж ярьдаг одоо толгойн төхөөрөмжийг нэлээд дээр үеэс одоо эрдэмтэд одоо ингэж судлаа, туршаад явж байсан. Гэхдээ сүүлийн үед одоо дэлхий дээр одоо маш хурцтай орж ирж байгаа технологийн бас нэг салбар. Тэгэхээр дэлхий бас өөрөө технологийн юм 90 цаг үед хөвсөж өөрчлөгдөж байна. Энүүнтэй бас Монгол залуучууд хөл нийлэхийн төлөө бас бид нэр зүтгэж जैन, туршиж जैन тий хөрөн мөнгө зарж үзэж байна. Мөн энэ аялал жуулчлалын салбар гэдэг бол маш өөр өгөөчтэй, бөгөөд уул урхаа биш. Энэ бол маш тийм миний хувьд бол юм аз жаргалтай салбар гэж боддог. Яг аз жаргалтай гэхээр ямар ч тийм нэг гэмшил байдгүй салбар. Яа тэгэхээр тэр хүнийг илүү аз жаргалтай байх нь хүн ер нь ингээд нөгөө бусдыг аз жаргалтай байлгахыг харах их дуртай шүү дээ. Хайртай хүмүүсээ тэр ялангуяа тэрүүнтэй ижилхэн одоо зорин ирж байгаа жуулчдыг одоо манай аялал жуулчлалын салбарын бүгд аз жаргалтай болохдоо ингээд сэтгэл нь хөдлөөд ийм аз жаргалтай болохдоо бүгд өөрсдөө бас тэрийгээр цэнэглэгдэг бах. Тэгээд энэ цар тахлын үед илүү төвчээртэй байгаагийн одоо тэр уг үндэс нь яг миний бодлоор тэр хүмүүсийг баярлуулдаг учраас тэр салбар нь өөрөө баярлуулж явдаг учраас тэр их төвчээр бас манай салбарынхаас гарч ийн үү гэж үзэж байгаа. За манай VR-ийн хувьд бол нэг юм байна. Манай төслийн хүрээнд бол яг нийтдээ 14 одоо төслийн багийн гишүүн ажиллаж байна. За энэ нь болохоор маш өргөн тий яг аялал жуулчлалын зөвлөхүүд гэж байна тий. Тэнгүүдээ энэ нь өөрөө технологи бөгөөд медиа контент бас хосолсон салбар болчихж байгаа. Тэгэхээр аялал жуулчлал, медиа контент, технологи гэсэн гурван салбарыг нэгтгэж яагаад аялал жуулчлал дээр зориулсан одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг гаргаж ирж байна л гэсэн. Бүтээгдэхүүн үйлчлэг нь юугаар онцлог вэ гэхээр технологи дээр суурилсан медиа контент. Тэгэнгүүт одоо манай IT гэж ярьдаг шүү дээ технологи технологийн одоо багийнхан маань зөвлөхүүд гэх юм бол бид нэр бас
залуу хүмүүс учраас их зөрөгтэй хөдлөөд Amazon ч юм уу те Microsoft-тэй ажиллаж байгаа хоёр инженер Монгол залуутай холбогдоод манай одоо IT-ийн ардлыг бас ингээд зөвлөөд хариуцаад явж байгаа. Тэгээд энэ IT-ийн гэдэг бол ерөөс өнөө маргааштай хэдхэн тоо усаг бичээд бий болчтой зүйл байгаа. Тэгээд тэнд IT-г хөгжүүлэлт, код бичил, програм хангамжууд ер нь бол Америкт хийгдэж байгаа гэсэн. Монгол биш. Тэгэхээр яг яагаад Монголд хийгээгүй вэ гэж ярил асуултсан бол Монголоос бас нөгөө интернетийн хурд ч юм уу те storage нөгөө дата нөгөө хэрэг хэмжээний дата ашиглах тэр нь хязгаарлагдмал. Тэгэхээр Америкт байвал илүү өргөн сар үрээтэй бид нэр хүмүүст хүргэх боломжтой болчихж байна л гэж үзэж байгаа. За дээрэс нь одоо медиа гэхэд ч одоо яг энэ виртуал дээр хамгийн анх одоо VR контент бэлтгэж туршиж үзэжсэн залуус студ бас бид нартэй яг хамтраад баг болоо ажиллаж байгаа. Тэгээд ингээд нийтдээ одоогийн байдлаар нэг 14 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн бүрдчихэд ажлын төлөвлөгөө болон хөрөнгө оруулалт болон нэлээд олон ажлууд бас хийж гүйцэтгэж байж байгаа. Бид нэр одоогийн байдлаар олон нийт цацаагүй тийм байдалтай л. 14 өнгөт чинь бол бас л том баг. Тэгээ миний яг би өөрөө виртуал аялал жуулчлалын технологи талаас нь мэдгүй шүү дээ тий. 14 бол миний хувьд бас нэлээд өргөн бүрэлдэхүүн бай. Ингээд та хэд маань одоо хизээнээс эхлээд одоо энэ төслөө эхлүүлсэн бай тий. Одоо ер нь ингээд цаашид энэ төслийн одоо үр дүнийг та нараа юу гэж харж байгаа вэ? Ямар үр дүн бүрийг гэж харж байна? Энэ бас нэг зорилго байгаа шүү дээ. Тийм, зорилго байгаа. Манай төсөл маань ер нь бол хүн манай 14 яг бүх хүн ба. Хүн болгоны одоо яг толгоонд нь байсан зүйл л дээ. Нэг ийм зүйл хийж үтсэнсэн. Бүгдээрээ аялал жуулчлал сонирхдаг, аялал зугаалах сонирхолтой. За манай медиа баг гэхэд илүүтэйгээр юм аялал зугаалж, фотограф ч юм уу, видео, тэ Монгол орныхаа сайн сайхан зүйл ийм гайхалтай сүрдмээр байгалууд бид нэр ингээд байгалийн өмнө очиод ямар жижигхэн мэдэрдэн шүү дээ тийм сүрлэг байгалийн өмнө очиод бид нэр бол яг энэ зүгээр энэ дэлхийн бүр зүгээр ингээд хумхын тоос юм байна гэдгийг мэдэрдэг. Тийм мэдрэмжийг авцсан залуус нэгтцсэн учраас манай баг илүү яг нэг мөнгө гэхээс илүүтэй ийм үнэт зүйлийн араас явдаг баг гэх юм уу та. За тэгээд манай төсөлмөн яг одоогоос яг албан ёсоор эхэлсэн төсөл яг А, Б гэж бичигдсэн үе нь бол жил хагасын өмнөөс эхэлсэн. Яг энэ төсөл VR Mongolia гэдэг төсөл маань жил хагасын хугацаанд бүтэн боловсруулагдаад турших юм туршаад алдах юм алдаад тий стартапын төвшөнд очсон. Стартапын одоо алдах боломжтой хөрөнгө оруулалт ч юм уу тий тэр зүйлсүүд алдах юм алдаад олох юм ололтоо олцсон одоо хэмжээнд очсон явж байна л гэж үзэж байгаа. За манай зорилго бол ерөөсөө Монгол оронд ирж байгаа жуулчдын тоог нэмэгдүүлэх. Гадагшаа чиглэсэн маркетинг үйлчилгээ. Энэ медиа маркетинг хийж байгаа гэсэн үг. Технологи дээр суйрлаад гадагшаа маркет хийж өгч байна л гэсэн. За манайд одоо 19 оны байдлаар 567 мянган жуулчин Монгол улсад ирсэн гэсэн тоо баримт байгаа тий. Тэр тоо баримт маань одоогийн байдлаар манай засгийн газар 2050 гэсэн хөтөлбөр гаргаж байна. Тэгээ алсын хараа 2050 гэсэн хөтөлбөр гаргаж байна. Тэр хөтөлбөрийн хүрээнд 1 сая бөгөөд 4 сая жуулчин Монгол улсад амнаа аялал жуулчлалын салбарыг илүү хөтэйгээр дэмжнэ. Тэ энэ дээр ажиллаж байгаа боловсруучин боловсруулнаа гэж ярьж байна. За энэ хүү хөтөлбөрийн хүрээнд манайх ер нь бол маш сайн уялдаж байгаа гэж ойлгож байгаа. Яг тэгэхээр манай гадаад гаргаад зах зээлд гаргасан одоо нэг контент, нэг виртуал контент те нэг контент бүрийг нэг хүн үзэхэд Монгол оронд нэг ирсэн жуулчин болчихж байгаа байхгүй. Гэхдээ бидний контент ерөөсөө тэг үзүүлээ тэр хүнийг enough буюу хангалттай. За Монгол руу би энийг үзэл болчих юм байна гэсэн бодол ерөөсөө төрдгөө. Ягаад тэгэхээр виртуал аяллаа юм тестингүүд бид нэр хийжсэн. Одоо Монголд хийжсэн гадна би өөрөө Итали төгсөхдөө одоо тэнд өөрийн гэсэн хүрээлэл байгаа тий. Тэр хүрээлэл дундаа ингээ найз нөхдөд 50 хүнд би одоо яг туршилтаа хийжсэн. Италид, Францд, Германд, Европт ингээд за ингээ Монголдоо бас хийсэн. Өөрийнхөө найз нөхдөндээс. За Монголдоо болохоор би илүү гадаадын контентуудыг үзүүлсэн. За Дубай ч юм уу те Нью-Йорк Ситигийн дээгүүр явж байгаа нэг. Тэгэхэд яг 10 хүн суулгаад үзүүлэхэд хоёр нь ерөөсө Дубайгийн одоо City Tour те Дубай хотын City Tour хийж хагаад хоёр нь ерөөсө би энэ Дубай гэдэг газар очимооргүй байна гэсэн анхны юм юу өгчээсэн. Тэгээ тэр хоёр хүн дээр ингээд суурлаад аваад үзэх юм бол би ямар буруу бодолтой байсан бэ? Би энд очих үзэх хэрэгтэй юм байна. Би энэ амьдралдаа энэ газрыг очиж үзэж яг энэ зүйлийг мэдрэх хэрэгтэй юм байна гэсэн мэдрэмж автыг үзснийхаа дараа тийм мэдрэмж авч байгаа. Тэгэхээр энэ ерөөсөн Монгол руу ирэх зорин ирэх жуулчдын тоог
нэмэгдүүлэх нэмэгдүүлэхдээ за говь руу аялж байгаа юм бол говийн контентийг үзүүл. За тэмээ аялал тийм үү. За морин аяллыг сонирхож байгаа нь морин аяллыг үзүүлээ. Мото аялал, экстрим аяллыг сонирхож байгаа нь мото аялал, экстрим аяллыг үзүүл. VR технологи нь өөрөө энэ мэдрэгүүн дээр суурилсан л да. Сонсох, харах илүү юм нөгөө мэдрэгүүн илүү ажилтдаг учраас яг ингээд одоо нөгөө хаднаас өсөрж байгаа мэдрэмжийг өөрөө өсөрж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Яг хүн энд хэцээрээ. Тэнгүүд энэ их мэдрэхүүг адреналин тодорхой хэмжээнд ялгарангууд те sky down гэдэг онгоцноос үсрэх виртуалыг үзэхэд sky down хийж байгаа юм шиг мэдрэмжийг авдаг. Гэхдээ хүн илүү их шундаг те очоод би нэг бүр боддоор байна. Тий мэдрэхүүг ашигламаа. Одоо нөгөө харах сонсох мэдрэхүүг ашиглачлаа шүү дээ те тэр нь ингээд биеийг арцгнуулаад те ийм адреналин ялгаруулчлаа. Одоо тэнгүүд тэр хүнд юу ихтэйхэр нөгөө агарын даралт тэр мэдрэхүүг мэдрэх хүсэл нь илүүгээр төрөх тийм барьж үзэх тэр мэдрэх одоо мэдрэх гэж яриад. Мэдрэх нь илүү өдөөгдөг учраас энэ юусоо энэ манай контентийг үзээд монголоор өргөжүүлж за ингэ болоо юм тий. За ийм л юм байгаа юм байна гэж юусоо хаяхгүй. Тэр талаас нь бид илүү их мэдрэх одоо хүсэх тэр хүслийн бид нэр илүү их өдөөх тий. Контентэнд тэр илүү их тийм мэдрэмжэн дээр суурилсан юм явж байгаа. Тэгээ манай контентын одоо энэ төслийн давуу тал нь ерөөсөө мэрэгжлийн зохиол найруулгатай гэж. Мэргэжлийн зохиолын бичин найруулгатай байна. Тэр нь болохоор яг зөвхөн аялал жуулчлалын маршрутын дагуу бас юм. Монгол орны маршрут. Залтаатай хүмүүстийн аялал ингэж явдаг тийм үү. Энүүгээрээ ингэж юм. Энүүн дээр нөгөө мэдрэгүүн дээр нь ажиллах гэдэг учраас зохиол орж ирнэ. Найруулга орж ирнэ. За ингэж ирэхээр хүн морины дийлнээс барих. Монголд очиод тэр салхинд одоо морин дээр те тэр салхийг мэдрэх, тавих те энэ мэдрэхөө хүсэж эхэлнэ. Илүү хүсэх юм бол хүн илүү хурдан Монголд ирнэ тийм үү. Тэр маркетингийг бид нэр хийж өгч байгаа гэсэн. Ийм л зүйл байна. Яг үзэгч сонсогчийн зүгээс гэж бодоод яг би асуу гэж бодож байна л да. Яг виртуал дүрслэл гэдэг нь өөрөө их сонирн байгаад байна л да. Одоо би ингээд за виртуал за яг англи хэлнээс утгачлах юм бол яг л бодит юм шиг гэсэн утгатай байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр за тэр дүрслэлийг хийхэд яг чухал юмнууд нь юу гэдэг юм болоо. Яг тэр дүрслэлийг ингээд юугаар илүү ингэж онцолж ямар юм нэг бодит одоо гэдэг зураг ордог юм уу? Өөр юу ордог юм те. Одоо тэр мэдрэмжүүдийг хэрхэн ямар технологитой юу шингээгээд байдаг юм бэ? Тэрийг одоо үзэгч одоо төсөөлөхдөө те би одоо энэ чинь нөгөө тоноглолттой штэ headset гэж байгаа тэр толгоонд оогддаг нүдэндээ хийдэг те ийм төхөөрөмжүүд байгаа. Энийг яг зүүгээд үзэнгүүт л одоо тэр ямар дүрслэлүүд буух бай. Тийм. Юу ашиглаад байна? Энэ яг юу юм бэ? Ер нь виртуал энэ VR гэдэг ойлголт нь яг юу юм бэ? Мэдхгүй байгаа хүмүүсийн хувьд бол. VR виртуал технологи гэдэг яг хоёр сегмент ерөнхий зүгээр энгийнээр ойлгох юм бол хоёр сегмент хувааж үзэж болох баг. За нэг нь яг reality буюу яг бодит орчныг бодитоор наруулах. За бид гурав дундаа нэг 360 камер байршуулад тэр байршуулсан камер руугаа хандаад тэг хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцаад тех нь одоо яг reality буюу бодит байдлыг харуулж байгаа. За хиймлэр үүсэх зүйлсүүд бас байгаа. Одоо монголчууд илэрхүүдээ сайн нэг Facebook дээр нэг видео явуулсан. Тэр нь болохоор одоо өөд болсон охины виртуал технологиор уулзуулсан нэг видео солонгос видео явуулсан шүү дээ тий. Ээжээ та намайг одоо бити санаарай ч юм уу. Тэр ингээд хүн ингээд шар ус босон тийм мэдрэх байхгүй яа. Тэгэхээр тийм боломж олгож өгж байгаа технологи нь өөрөө гахалтай. Бүр супер гахалтай. Бүр сүлийн үгээ хэлж амжаагүй хагцж байгаа хүмүүсийг учруулах боломжтой. Maybe бид одоо бахархдаг тэр эзэн хааныхаа дүр төрх зан ааш характерыг одоо 3D модулаар буюу хэмэл оюун ухаанаар бий болох боломжтой. Ийм хоёр зүйлд хувааж үзэж байгаа. За энэ хоёр зүйлийг нэгтгээд зарим зүйлтэй энэ хоёр нэгдэж болохгүй зүйлсүүд бас байна. Тэгэхээр нэг технологийн эрхтэй асуудлууд яриад нэг мэрэгжлийн илүүд ороод ирэх баг. За яг өгөх гээд байгаа мессеж өгөх гээд байгаа зүйл нь технологи нь орхисон тэр headset буюу тэр төхөөрөмжийг зүүснээрээ та тэр headset-ийн дотор тоглогдож байгаа ямар нэгэн хүний уран сэтгэмж бөгөөд зүйлээр гарч ирсэн уран бүтээл те тэр яг бодит орчин харж байгаараа та яг сонсох харах мэдрэх хүндээ гахалтай мэдрэмжийг авах хэрэгтэй байхгүй тэр таашаалыг мэдрэх хэрэгтэй. Энэ өөрөө таашаал буюу юм
мэдрхүүдэл асуудалтай холбоотой зүйл. Тэнгүүд яг би ингээд нэг энгийн жишээ ярихад бидний яг ингээд Монгол орны төрсэн бүх гайхалтай зүйлсүүдийг сурчлах. Нэмэлтээр одоо аялал жуулчлалын бидний аялал жуулчлалын төрөл жанр бол их жоохон цөөхөн гэж хараад байдаг тийм. Номадик буюу тийм нүүдлийн ахуй соёл, history буюу түүхэн. За тэгээд өв соёлууд нэмэгдээд за тэгээд national буюу байгаль тийм байгалаар болж байна. Ингээд нэг гарын 5-10% багтахаар аялал жуулчлалын төрлүүд яваад байна тийм. Бас төрлүүдийг нэмгээд манай залуучууд бас их ажиллаж байгаа шүү байна. Манай индустри маань бас аялал жуулчлалын нэг шин төрлийг бий болгоод шин төрлөөс одоо нэг гарч ирч чадахгүй төрлүүд байдаг шүү дээ. Одоо экстрем аялал бол бас нэг сайн тийм Монголд аим супер бол хөгжөөг тий. Гэхдээ хүмүүс ирж өөрөө сонирхтой мутай аялаад энийг илүүтэйгээр ингэж Монголд ийм аялын төрлүүдийг хийх боломжтой гэдгийг бид нэр гаргаж ирэх гээд байгаа бас зорилго нь. Зөвхөн яг үндсэн аялын юм маршрутан дээр баригдахгүйгээр хормын, баал сарын аялал ч юм уу, ботоо аялал ч юм уу дэлхийд тэр маш олон төрлийн аялал жуулчлалын төрлүүд байна шүү дээ. Ивент хоол, виртуал хэлбэрээр илэрхийлээ. Тийм байгаа шүү. Энийг ирж үзээрэй, сонирхоорой. Ийм зүйлийг одоо манай тур операторууд хийгээд байна тий. Ерөнхийдөө бол бидний хийж байгаа зүйл болохоор тур оператор баазуудаа бол супер дэмжиж байгаа гэсэн. Бүр суперын дупер дэмжиж байгаа. Яг тэр хүмүүс тий хувь хуваараа одоо яг үгүй жуулчин ихээр ирж байгаа гэдэг чинь баазд ашигтай байна. Жуулчин ихээр ирж байгаа гэдэг чинь тур оператор ашигтай байна. Тэнгүүд манай тур операторууд гэхэд за Францын зах зээл дээр ажилладаг нэг тур операторыг жишээ аваад ярьч тээ. Тэнгүүд Франц дээр маркетинг байдаг. Тэгээ маркетинг байдаг. Францын зах зээл дээр тэр компани зөвхөн одоо жуулчтай болохын тулд одоо нэг 50,000 жуулчин авдаг томоохон тур оператор байлаа гэхэд тэр бол 50,000 жуулчингаа дараа 60,000 болгохын тулд илүү хэмжээний мөнгө зарцуулна, маркетинг зарцуулна, хэмжээний зардал гаргана. Энэ зардлыг бид нэр маш багаар шийдээд өгч чинь гэсэн технологиор суулвал. Тэнгүүд дэлхийд даяараа хүмүүс наашаа ирэхийг хүснэ. Хүсэж байгаа хүмүүс чинь мэдээж мэрэгжлийн байгууллагатай хамтрахыг хүснэ. Мэрэгжлийн байгууллагууд нь юу? Тур операторууд байх нь. Жуулчны баазууд байх нь. Тэрнийг дагсан арилжаа бизнесүүд байх нь тий. Бид нар бол ерөнхийдөө аялал жуулчлалын салбарт ирж байгаа тоог нэмэгдүүлнэ гэдэг чинь аялал жуулчлалын салбараа ерөөсө бүхэлд нь авчиж гинаа л гэсэн утга агуулгыг харуулж байгаа. За түрүүн тэгээд нэг юм хэлсэн шүү дээ. Нөгөө яаж энийг мэдрэх үү гэдсэн тий. Мэдрэх талаас нь хэдүүлээ гурлаа нэг богинохон төсөөл авъя зөө гэх юм да. За ийм төсөөл аюул сонирхолтой төсөөл хэдүүлээ хөвсгөл нууран дээр авчирсан байна. За маршрутын аваа. Гэтэл хөвсгөл нууран дээр одоо сал хийгээс салан дээр нэг хүн зогсож байгаа. Тэр бол тэний гайд урдаас чараа зогсож байна. Тэнгүүд хөвсгөл нуур бол тэдэн метрийн гүн гингүүд хөвсгөл нуурын дунд дотроос одоо 360 орчинд хараад нуурын дор ямар байдгийг харна. Тэнгүүд тэрнээс дээшээ тэдэн метрэнгүүд одоо графаар ч юм уу хиймлэр тэр нөгөө дүрсэл дунд нь харуулж байгаа юм шүү дээ. Одоо нэг 3D модуль ашиглаад дээшээ тэдэн метр гээд. Тэнгүүд тань дээр буцаад ир камер шилж байна. За энэ процесс явагдаад хүсэл нуурыг ингээд гаахан бишрээ байж идэл нар жоохон бүдийлээ гэж төсөөлөө тий. Нар бүдийлээ дараагийн одоо аялал руугаа дараагийн очих газар руу очиё гэтэл цаатан хурцсан дээр үдэн дээр ирээд цаатан хүмүүсийн дунд та яг Монгол хүн шиг ингээд жуулчин болоо сууж байна. Тэнд ингээд яг цаатан ах уу цай чанаад хажууд чинь хоёр хүн инээлдэл юм яриад монголоор гэхдээ жуулчин бол тэрийгээс ойлгохгүй. Гэхдээ энэ ахуй соёлын юм бол харагдаж байна тий ярилцж байна нэгэнтэйгээ нээлдэж байна. За нэгэн лүү ахуй одоо тэр цааны цаатан ард түмний ахуй зүйлсүүд явагдаж байна тий. Гэтэл таны зүүн чихэн дээр чинь гинт ингээд нэг дөнгөх чимээ гарлаа гэсэн. Ингээд та одоо яг энэ 360 ингээд харах боломжтой бол эргээд харахад чинь яг цаатан усаатны бидний шүттэй бөө мөргөлийн шашны бөө бөөлөө явж байгаа. Та тэр бөөгийн одоо эргэлдээд ингээд бөөлж байгаа бөөгийн хувцс хэрэглэл бүх юм деталь бүрээр нь харах боломжтой. Гэх мэтчлэн яг тэр ахуй мэдрэх үе сонсох харах гэсэн дээр төглөө зохиол найруулгатай гэдэг байгаа нь яг иймэрхүү л гэсэн үг. Тэгэхээр жуулчин яг Монгол эрдсэн мэд харуулах боломжийг бид маш сонирхолтой тий. Энийхээ аргагүй сүүлийн бид нар сүүлийн 2 3 дугаар дээр бол яхаа аргагүй аялал жуулчлалтаа хийгдэж байгаа технологийн шинжилтүүдийг ер нь их онцолж байгаа. Тэгээ яхаа аргагүй энэ шилжилт рүү бид нар шилжиж орж байна. Тийм. Тэгээд яхаа саяны таны ярьсан тэр ер нь өв соёл гэж яриад байгаа. Хинх нөгөө Монголын аялал жуулчлалын өв соёл нь өөрөө бит бусталтай байдаг тий. Түүхэн голдуу яг байгаль нь сайхан. Тэгэхдээ түүхээрээ бид нар ер нь дэлхийн бусад орнуудад
онцлог танигдсан байдаг. Тэнгүүл түүхэн аялал жуулчлалын бит бус одоо тэр зүйлүүд нь ер нь одоо байхгүй шахах байгаад байдаг те. Тэгэхээр энэ бол юу гэдэг виртуал одоо та бүхэн хийгээд байгаа VR гэдэг энэ зүйлийг чинь одоо гол ажлуудын нэг болох нэ гэж одоо Монголын аялал жуулчлалын салбарт гэж ойлгочлаа юм л та. Маш том бол салбар болно. За бид нэр яг алсын 20 жилийн хугацаанд манай төсөөл үргэлжлэнэ гэж харж байгаа. Пул 5 биш 2 биш 3 биш 20 жил. 20 жилийн хугацаанд үргэлжлэхдээ яг юу хийх ёстой вэ? Технологи тэр тухайн цаг үедээ яаж хөгжих ёстой вэ? За 4 сарын өмнө Microsoft яг AR технологийн классаа танилцууллаа. AR класс гэдэг нь болохоор одоо бидний зүүдэг нарны шил шиг одоо ийм шил те. Ингэнгүүт энэ шилийг зүүснээр ямар даваа тал үүсэх вэ гэхээр одоо ингээл лайфстайл тал руугаа илүү энэ хөгжиж эхэлж байна. Амьдралын хэм маяг руу. Тий, шилээ зүгээл одоо та өнөөдрийн цаг агаар буюу таны зүрхний цохилтуудыг хэрвээ шилэн дээр ч харагдсан. Одоо бид нэг уран зөвлөлт кино хардаг шүү дээ, тий, фантастик ингээд шилэн дээр нь Iron Man гэхэд дуулган дотор нь бүх мэдээлэл ингээд харагдаг шиг яг хүн ингээд өөрийнхөө тархины хэмжээгээр мөрөөдөж хийсэн бүтээл болгон технологи дээр бодит болоод байна. Дэлхий дээр. Тэгэнгүүт энэ AR классууд гарч ирснээрээ бид нэр одоо нөгөө хар хорин хотыг яг бодит мэтэр бий болгох боломжтой. Заавал байшин барихгүйгээр, заавал одоо юу барихгүйгээр. За одоо манайх нийслэлийн хэлжүүлэлийн газартаа бас хамтарч ажиллаж байгаа. Энэ ажлын хувьд одоо биокемнет буюу биод байдаг тойрол хааны орд дээр бид нэр бас энэ AR технологиг нэвтрүүлж байгаа. Энэ ордыг сэргийн засварлаад босгоолт тий дахиад байшинсаа барайл ингэхгүйгээр тэр AR шилийг зүгээл ороход та яг тэнд хүнтэй зурна. Тэнд амьдарч исэн хүнтэй зурна. Та тэр ордныг харна. Тэр сити дотор ямар байсныг AR технологиороо дотор нь ороод танд ингээд сум заагаад ийшээ явуул тийм хааны музей, тийшээ явуул худалдаа зоосон арилжаатай тий яг тэр тухайн цаг үед ямар байх боломжтой байсан тэрийг та өөрийн биеэр дотор нь мэдрээд талхаад явах тийм боломжийг олгож байгаа. Тэгэхээр энэ илүү супер болж ирж байна л гэсэн үг. За одоо ингээд ярих сонсоод бол амар гоё байхгүй тий. Ер нь бол ингээд төсөөлөгдөж штэ. Амар гоё. Одоо тэнгууд манай хэд одоо ингээд төслөө өргөжлүүлж байгаа. Энэ яг хизээ ингээд Монголын зах зээл дээр гарах бай тий. Одоо шилбэл энэ маань гарчаад хизээ одоо гадаадын зах зээл рүү бүр хурдан гарах бай ч юм уу тий. Энэ одоо хугацаа таны төсөөлж байгаагаар хизээ. Энэ манай төсөөл тун удахгүй Монголын зах зээл дээр гарч ирэх гээд байгаа. Яг тийм Монголынхаа зах зээл дээр гарч ирэх гээд байгаа. Энэ зах зээл дээр болохоор бид нэр илүүтэйгээр ямар нэгэн арилжааны ашиг юусаа авахгүй Монголын зах зээл дээр Монголын зах зээл маань өөрөө бас нэг энэ технологи хэрэглэж сурах хэрэгтэй. Бид хэрэглэгчтэй ихлэ хэрэглэж сурах тэр процессыг бий болгож байгаа. Тэгээд гаргахын тулд бид нэр яг тус бүрчлэн бүсчилж аймагуудыг хийж өгч байна. Одоо яг манай хамтарч ажиллаад одоо яг ажил бас нэг 40% таа явж байгаа аймаг бол Баян-Улгийн аймаг байна. Баян-Улгийн аймаг бол Монголын бас нэг үндэстэн гэж ярьж байгаа тийм. Монгол хоёр үндэстнээс бүрдсэн гэж ярьж байгаа. Монголын нэг үндэстэн Казак үндэстний өв соёл, тэр Казак үндэстний сонирхолтой ан гөрөө, байгалийн тогтцол тэдгээр нь бол бас илүү сонирхолтой байдлаар харуулж өгч байгаа. Энэ дээр Баян-Улгийн аймгийн аяллаа бүх маршрутыг бид виртуал орчинд оруулж өгч байгаа. Ингээд оруулж өгөөд зөвхөн орхихгүйгээр виртуал VR центр буюу одоо хүссэн хүн тэр нөгөө VR центр дээр очиод үн төлбөргүйгээр headset-ээ зүүгээд Баян-Улгийн аймгаар free аялах боломжийг гаргаж өгч байгаа. Ингэснээр одоо Баян-Улгийн аймаг руу аялмаар байна л гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Улаанбаатар хотод Баян-Улгийн аймгийн хөгжлийн төв гэж байгуулагдсан байгаа. Тэр хөгжлийн төв дээр нь одоо манай виртуал одоо reception center бий болно. Тэндэр одоо headset буюу тэр одоо бүх мэдээлэл болон аялал жуулчлалын холбогдлолтой зөвлөмжүүд тэр мэдээллийн цэгцэр байна. Тэр нь өөрөө технологи байна. Ямар ч цаас хэрэглэхгүй бид болоод байгаа бүх мэдээлэл байх юм шиг байна. Тийм тухайн аймгийн бүх вебсайт болон аймгийн үзэх үзүүрүүдийн текст мэдээллүүд зөвхөн одоо нэг юм тоочтой дийлэгдсэн дээр одоо хэдүүлээ төсөөлөх юм бол ATM байдаг шүү дээ. Хаамагны ATM шиг тоочтой юм дийлэгдсэн дээр видео тоглуулаа, headset-ээ зүүлээ, виртуал Баян-Улгийн аймаг бүтнээр нь одоо аяллаа бүх маршрутыг үзээд тэндээсээ одоо нөгөө түрүүний миний нөгөө хэлээдсэн мэдрэхүүгээ мэдэрснийхаа дараа за би яг л ийш очих хэрэгтэй юм гэдэг баттгаад за жил болгоно нөгөө хүмүүс ингэж хэдэж штэ аялна гэдэг яг аялал гарангууд 2 хүн байдаг ч юм уу те тэр
юмнуудыг ерөөс алга болгочихсон. Нэг нохооны зурагшгүй. Тэ нахаа зэрэг. Made Mongolia Energy Drink. Би нөгөө тэнгис надад юу үзчихсэн те. Виртуалын нөгөө тэгэхэд би нөгөө анх удаа тэр виртуал чинь зүгээд нөгөө халим үзчихсэн шүү дээ. Бүр ингээд Далаад цэхэр аль халим үзээ. Тэр бол зүгээр нэг ер нь бол надад амар гарын дор материалууд үзүүлж байгаа байхгүй. Виртуал төхөөрөмж утас тэр л надад амар гоо санагдсан. Ер нь бол яг юм виртуалын одоо тусгай төхөөрөмж гэж байгаа шүү дээ. тийм тусгай төхөөрөмж байгаа. Одоо та чинь ингээд одоо Баяуулгын аймгийн одоо нэг юм мэдээллийн төв баг хэлж байна те. Тэндээ байрлуулна гэж штэ. Инхээр одоо энэ тоног төхөөрөмж зүгээр сонирхож байгаа шүү. Хэр одоо үнэтэй байдیں۔ Те. Монголд байна уу? Мөн одоо яг энэ одоо VR Mongolia төслийн яг энэтэй ижилт штэ. Одоо төслүүд Монголд байна уу те. Тийм мэдээллүүдийг. Төхөөрөмжүүд нь бол Монголд байхгүй. Бүгдийг бид нэр Японоос, Америкаас захиалж байгаа камеруудаа, камерын хэрэгслүүд, виртуал 360 бичдэг дрон гэд бүх зүйлийг бид нар ер нь гаднаас жижиг деталь хүртэл гаднаас захиалж байгаа. Тэгээ зарим зүйлийг нь бол технологи хөгжсөн айгүй сайхан байна. 3D принтерээр хийчихсэн бид нар өөрсдөө очиод 3D нөгөө жижиг ийм деталь одоо бүгд л мэдэндээ камерын хөл мөлн дээр нэг ийм шүрэг бүр болтууд хэрэг болдог те тогтоогч хэрэг болдог. Тэр болгоны бид нар гаднаас $10 $20 ингээд тэр одоо хэдэн зуун ширхэг юм захиалах юм бол тэгснээс одоо эндээ бас 3D принтертэй хүмүүстэй хамтаад 3D принтерээр хийгээ гаргаад ирчих. Өөртөө үйлдвэрлэж чинь гэсэн. Тэгэхээр бас их давуу талуудыг гаргаж ирж байгаа. Reception center-ийн хувьд бол бүр цоошин яг одоо софтвер хөгжүүлж байгаа гэсэн. Софтвер гэдэг бол одоо бид нар мэдэн шүү дээ. Media player гэдэг нэг MP3, MP4 тоглоулдаг плеерүүд байдаг шүү дээ, тий. Тэрнээс шал ондоо одоо яг юм VR технологи тоглох боломжтой өөрсдийн програм бичсэн софтвер хөгжүүлээд тэр софтверээр одоо тэр төхөөрөмжөндөө суйрлуулсныхаа дараа инженер ярих юм бол headset мэд бүх холболт кабель утаснуудаа хийснийхаа дараа бүх юма тестлээд за бүгд яг асуудалгүй хэрэглэгч өөрөө очиод ямар нэгэн хажууд нь гайдтэй зөвлөх хүн байхгүйгээр зүгээр ингээд ямар ч энгийн хүн очиод тоглуулад ингээд өөрөө ингээд үзчих боломжтой байдлаар бид нэр хийгээ туршаад явж байгаа. Тэр нь бас миллион өндөр зардалтай гарч байгаа. Зардал яг хуу эхний хэмжээнд бизнес ихтэй ингээд модуль гарахтаа их өндөр зардалтай гарч шүү дээ. Тэгээ модуль нь цаашаа хөгжих тусмаа зардлаа багасгаад ингээд хөнгөмчлөө явчихдаг. Тэгэхээр бидний модуль эхний хэмжээнд хоёр дахь хэмжээнд левел ахиж чинь, хоёр дахь левел ахиж чинь. Тэгэхээр яг зардал жоохон өндөр гарч байгаа. Сүүлд тэр нөө цэргийн музей нэг юу гаргасан шүү дээ. Сая 3 сарын 18-нд одоо музейг нэг 2 өдөр лөө үндэлбэгөө үзүүлээл те. Тэгэхэд би нэг очиж ирсэн. Тэгэхэд нөгөө үүдэнд нэг виртуал төхөөрөмж тавьсан. Тэгээд яг ингээд нөгөө хийжтэй тэмүүдэг 1921 оны юмнууд яриад яг ингээд бүр амар гоё Сүхбаатар жанжин босч ирээл те. Бүр нэг юм амар одоо тэнгисээр засыг бүр тийм биш байгаа байхгүй. Тэгтэл ингээд аудиогоор сонсон шүү дээ тэр чинь. Тэгээ ямар харангууд нөгөө зураг нь байж чинь. Тэнгүү Сүхбаатарыг харж байгаа сонсонгууд чаа бүр Сүхбаатар яриад байгаа юм шиг. Тэгээ 20 оны түүх мөх яриад тэгэл сонирхолтой юм байлээ. Энэ үнэхээр гоё. Ялангуяа энэ би одоо үнэхээр виртуал аялал жуулчлал ингээд одоо манай төслийн багийнхан үнэхээр гоё ингээд хөгжүүлж чадах юм бол энэ бол ирээдүйд бол мэдээж Монголын зах зээлийн нэг бүр сагсгүй нэг өнгө буюу нэг одоо хэсэг нь шүү дээ. Энийгээ бид нар аваад нэг гадаадын үзэсгэлэнд оруулах те. Монгол улс бол одоо дунджаар нэг 14, 15, 16 улсанд орж штэ те. Жил хавнаас хамаарат мэдээж ковидгүй байхад байсан. Ингээд явах юм бол бас яг гоё юм санагдаад байна. Би виртуал аялал жуулчлалын юм аваад явж исэн үзэсгэлэн яг би өөрийнхөө хэмжээнд бол санахгүй л та. Тийм. Ер нь дэлхийн одоо нэлээд олон том хэмжээний 12 аялал жуулчлалын үзэсгэлэн болд юм байна. Дэлхийд даяар тойр одоо томууд нь тийм тэрнээс жижигүүд 80-д тэр үзэсгэлэн дээр юу болдог вэ гэхээр ерөөсө жуулчин олдгүй юм байна л да. Зөв яг тухайн үзэсгэлэн дээр тэр улс аялал жуулчлалын салбарт хэр хэмжээнд явж байгаа вэ гэдгээл бусад улстай харуулдаг үзэсгэлэнгүүд юм байна. Дийлэнхтэй одоо гол зорилго нь за манай аялал жуулчлалын салбар хэр хэмжээнд явж байгаагаа тэр том тайзан дээр гараад одоо бусад улс Япон, Солонгос, Америк за ялангуяа барууны тий Европын орнууд за тэгээд сүүлийн үед одоо хүчтэй төрж орж байгаа аялал жуулчлалын салбарт зүүн өмнөд Азийн аялал жуулчлал бас илүү хүчтэйгээр төрж орж байна тий илүү сайн их жуулчин авч байна. Бодлогын ч бас сайн явж байна тий. Эдгээр улсууд манай орны аялал жуулчлал хэр хэмжээнд ямар хөгжлөөр явж байгаагаа тайлгнадаг.
тийм экспонууд л гэсэн үг л дээ. Бид нар тайзан дээр гарч зогсохгүйгээр тэнд байгаа бүх хүн headset зүлгээд монголоор аялгээд чимээг гараа сууж их боломжтой. Тийм бардам байх боломжийг бас бий болгож өгч юм л гэж харж байгаа. За ер нь товчхондоо бол Монгол улсын аялал жуулчлал дэлхийн аялал жуулчлалтай хүл нийлүүлж алхаж чадж байгаа юм байна гэдэг ойлголтыг л чадах байгаа юм байна. Тэгээд дам ялангуяа одоо манай аюулчдын салбарт ингээд шинээр гарч ирж байгаа те одоо сүүлийн хэдэн жил яалч хүн аюулчдын салбартай холбогдсон ийм залуучууд бол ингээд хийх гээд тэмүүлж байгаа юм байна гэж байгаа шүү дээ те. За ингээд амар гой тэмүүлж байгаа юм байна гэж байгаа шүү дээ. Тэнгүү чинь мэдээж хүнд чинь нэг одоо сайхан үг гэхээс илүү дэмжлэг тэг яг бүр бодит дэмжлэг. Одоо юу гэх хамтын ажиллагаа амар чухал. Тэгэнгүүт одоо виртуал Монголиар ингээд Монголд хөгжүүлж байгаа шүү дээ. Хөгжүүлэхэд энэ явцад хувийн байгууллагуудаас жишээлбэл энэ төслийг хэрхэн дэмжиж болох вэ? Санхүүгүйгээр. Төрийн байгууллагаас хэрхэн дэмжиж болох вэ? Магадгүй санхүүтэй ирч юм тий. Нэг иймэрхүү одоо жишээлбэл энэ дэмжлэгүүд ер нь авч чадж гин үү? Хэрвээ одоо юу авж байгаа ч аваагүй ч ер нь яаж дэмжүүл юм болохоор тий. Бид нар чи одоо виртуал аялал жуулчлалаасаа л ингээд нэг нь хийгээд хэлсэн бол тэрийг л дэмжиж газ явуул энэ ч хурдан явна шүү дээ. Юу гэж хараад байгаа шүү дээ. Дэмжлэгийн үнд бол яг хоо төр бол бодлогын хэмжээнд аягүй сайн дэмжиж өгвөл зүгээр байна. Жишээ нь гэх юм бол одоо бид нэр бодлого гэдэг бол яг юм цахим аялал жуулчлалгээд яриад байгаа боловч цахим аялал жуулчлал яг яаж хийхээ бас ойлгохгүй багш байна гэж бодоод байна. Facebook, YouTube-ээр аялал жуулчлал хийхийг цахим аялал жуулчлал гэж бас ойлгоод байна уу гэж би бас хардаад байна тий. Энэ нь болохоор яг зорилт зах зээл гэж ярьдэн шүү дээ. Бизнес болгон бизнес хийж байгаа хүн болгон л нөгөө зорилт зах зээл маань хаана байна гэдэг зөв тодорхойлсон хүмүүс тэр бизнест амжилт олох магадлал нь өндөр болдог тийм үү. Хүүхдийн хувцс хийдэг хүн байж одоо Facebook дээр одоо 18-аас 45 насны хүмүүсийн дунд бүүстлээд бас байж болохгүй тийм үү. Эсвэл эмэгтэй хувцс хийдэг байж эрэгтэй хүмүүст рекламадад байж болохгүй тийм үү. Тэгэхээр нөгөө зорилт зах зээл чи яг юу юм бэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэрүүнд хүрэхийн тулд ямар одоо платформ, технологи ашиглаж байгаа бол тийм ямар платформыг ашиглах юм. Одоо Европт гэхэд эдгээр чинь платформ ч өөр шүү дээ. Монголд голцоо Facebook дээр сайн ажиллах юм бол Монголд одоо хамгийн түгээмэл ашигладаг платформ бол Facebook болчиход байна. Гэхэд Америкт ч юм уу одоо Америкт ийм соёлтой орнуудад болохоор Instagram ч юм уу тийм тэдний өөрсдийн дотор нь ашигладаг платформуд байна. Европт бол ихэнхдээ л WhatsApp ашигладаг. Би өөрөө сурч байсан болохоор Хятадд гэх юм бол WeChat ашигладаг. Тэр юусоо хаанаас жуулж авах гэдэг тэр хүмүүс ашигладаг платформ дээр эхлээд ажиллах хэрэгтэй болчихж байна. Тэгээ бүгдийг хамруулъя гэж ивэл одоо вебсайт одоо яг энэ нөгөө одоо энгийнээр ярих юм бол бид бүхэн одоо энэ Microsoft гэдэг компани мэдээд байгаа шүү дээ. Microsoft гэдэг компани шиг одоо вебсайт ч юм уу яг онлайн горимж хүн болгон ороод хайгаад үзчих боломжтой. Тэр газар нь бидний аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийг байршуулах нь илүү үр дүнтэй гэж би удаараад байгаа. Түүнээс зөвхөн Facebook, YouTube-ээр рекламснараа яг жуулч их ирэх үү гэвэл maybe би бол Google гэж боддог байна. Дэмжлэгийн хувьд одоо нэг хамтын ажиллагааны хувьд хамтын ажиллагааны хувьд яг цар хүрээдээ бол бодлогын хэмжээ гэдэг түрүү нэг хөндөд өөр юм л барь явчлаа. Бодлогын хэмжээ гэдэг нь болохоор ерөөсөө л бидний хийж байгаа ажлыг одоо ямар нэгэн саад бэрхшээлгүй ууршаа болох. Одоо хуулийн хэмжээнд ч юм уу одоо тусгай хамгаалалтын газар нь бид нар нэвтэрж ороод одоо контент бэлтгэгээд байхад тэр нь оруулахгүй байх ч юм уу тий. Тэрийг нээлт биднэрт одоо бид нар давуу эрх хэлтгээгүй. Энэ нь болохоор илүү сурчлах байгаа учраас биднэрт бас тийм саад бэрхшээл хэрэггүй байхгүй тий. Тэгээ музейд бол дүрс авч болдгоо тий. Хэдүүлээ бас музей дотор ингээд ярилцлага хийж байгаа даа бас гоё байна. Музей бол дүрмээрээ дотор нь зураг хөрөг дүрс авахыг хориглодог. Гэхдээ нийслэл одоо бидний нөө түрүүн бас дурдсан нийслэлийн аялал жуулчлалын газартай бид нар бас хамтын ажиллагаатай яваа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд бас хит хитэн музейг бас ингээд виртуал болгоцсон байгаа. Тэгээд ингээд тайлбартайгаар болгоцсон. Тэгээд энэ нь болохоор бас бүтэн яг тэр музейг ингээд яг фокуслж харахгүй ч гэсэн тэр дотор байгаа бүзэмрүүдийг бүгдийг харах боломжтой болгож өгч байгаа. Төрийн хувьд бол юм байна. Хувийн хвшлийн хувьд бол бид нартай ямар ч нөхцлөөр хамтарч байна. Манай энэ төсөл маань өөрөө амар өргөн цар хүртэй төсөл. Яаж ч хамтрах боломжийг одоо ингүүл тэгвэл тэхгүй гэсэн юм ерөөсөө байхгүй гэж бид нар өөрсдөө хараад байгаа. Им фри зах зээл гэж хараад байгаа.
Тийм байж болно шүү дээ. Одоо чинь Монголын хужирт ч юм уу те. Виртуалаар явж итэл нөгөө хужир задлаад урд нь уугаа зөксчихдээ ч юм уу. Тийм Одоо нөгөө даалт маркетинг тий. харин тийм даалт маркетинг буюу яг нөгөө тэнд чинь тусцсан байгаа юм л. Гих маягаар дэмжиж. Тийм гих маягаар дэмжиж болно. Биелээ болж байгаа юм байна те. Ер нь виртуал Монгол Тийм, тэгэхээр сайхан сонсогдчихсэн юм штэ. Тэгэхээр бас залуучууд маань мундаг байна. Танаа Дэлхийд бол энэ чинь ингээ бас өөрийнхөө хөгжлийг олоод бүр айр хийж явцсан байгаа байхгүй. Монголд бол яг явж л байгаа. Өмнө нь бас одоо нэг хийх гээд оролцож ирсэн байх. Зөндөө оролцож байгаа. Доош оролцож байгаа байгаа тийм. Бидний хувьд бол өнөөдрийн Travel podcast-ийнхаа одоо элч дугаараар VR Mongolia төслийн одоо энэ санаачлалыг бол бид нэр дэмжиж дээрээс нь бол одоо өөрсдөө бас мэдээлэл авах гэж би тэгвэл яг үүндээ виртуал аялал жуулчлалыг хэрхэн бүтдгийг харж ирсэн. Хэрхэн бүтдгийг яадгийг энэ нь яг ирээдүйд ямар ач холбогдолтой байдаг яг үндсөөрөө нь ойлгох гэж байгаа. Тэгээ өөрөө мэдээлэл авах мөн дээр нь одоо ингээд манай энэ ярилцлагыг үзэж байгаа хүмүүс бас виртуал аялал чинь ийм шүү гэдэг мэдээлэл өгөхийн тулд өнөөдрийн ярилцлага маань явж байгаа байхгүй. Одоо жишээлбэл бид хоёр одоо асуугаагүй тийм магадгүй виртуал аялал жуулч нэг ийм шүү ч юм уу нэг магадгүй тийм үлдээсэн юм байвал бас нэмж хэлж болно. Бид нар өөрсдийгөө бол стартап гэж харж байгаа. Бизнес энэ зүгээр сайн дурын ажил биш. Энэ бизнес гэдэг утгаараа бас хариуцлага шаардж байгаа, ур чадвар шаардна, гүйцэтгэл шаардж байгаа. Гүйцэтгэл номер 1-т бид нар өөрөө өөрсдөө үзэж байгаа. Бид нар өөрсдөө ч тэгж бэлдэж байгаа. Яг үнэлэхэд би хүртэл өөрөө яг жил хагасын хугацаанд энэ виртуал технологийн бүх юмнуудыг судалж байна. Өөрөө орчуулгуудаа хийж байна. Банкинг суралцж байна. Банкинг одоо энэ дэлхий дээр болж байгаа зүйлээс ямар нэгэн байдлаар хоцрохгүй байхыг хичээж байна. Гэхдээ бидний хийх гээд байгаа зүйл бол дэлхий дээр байхгүй зүйлийг хийх гээд байгаа. Яг бидний хийсэн зүйл, яг энэ модулаар хийсэн одоо хот улс байхгүй гэсэн. Бидний яг иймэр ерөнхийдөө бол яг ийм 360 видеогоор танилцуулга маягаар ингээд дандаа яваад байдаг. Энэ дээр зохиол орж ирдэг, найруулга орж ирдэг. Хит их нөгөө мэдрэхий тал руу ингэж ажилддаг ч юм уу те. Хүнийг бас судалж эхэлж байна. Яг хүн юуг хараад тийм сэтгэлийн таашаал авдیں۔ Юуг хараад айдгийн те. Бие ураадгийн, юуг хараад ийм тайван болдیں۔ Те. Юуг хараад ийм багтдیں۔ Хүн дэлхий дээр хүн болгон яг ийм сэтгхүү талдаа бол ийм ижил төстэй зан характерууд их байдаг. Тэгэхээр Америк хүнд биш, Хятад хүнд биш, зүгээр хүндэн зориулж бид нэр ажил хийж байгаа. Тэгээд түрүүн бас дурдлаа стартап хийж байгаа. Стартап гэдэг нь болохоор одоо бидний ойлгож байгаагаар ямар нэгэн салбар, ямар нэгэн нийгэмд болж бүтэхгүй байгаа проблемтай асуудлуудыг шийдснээр тэр стартап гэдэг нэршлээ авч байгаа гэж. Тэгээд дэрэгч битээр бас Монголын хэлж үйлчлэлийн салбарт маркетинг те менежментийн чиглэл дээр бас хамтарч ажиллаж үзсэн залуучууд байна. Яг энэ ажиллаж явах хүрээнд бол хэлж үйлчлэлийн салбарт яг энэ медиа, контент маркетинг бол маш дутагдaltaй. Энэ бол бүр толгойн шүдний өвчин болцсон юм байна гэдгийг харж байгаа, мэдэрч байгаа тий. Байдаг контентууд нь бас их төлбөртэй, үнэтэй явдаг тий. Одоо ингэ студ аваад явхад нэг газрын дроны имжлэг ингээл ихэд 60-70 сая төр операторууд маань бүх газраа маршрутуудаа ингээд контент болох боломжгүй харагдаж байна тий. Тэрийг бид нэр илүү одоо ойртуулж өгч хямд үнээр, хямд цаг цайлаар энийг 10x илүү хямд, тий 10x хямд байлгах үүднээс бид нэр энэ зүйлийг хийж байгаа. Тэгэхээр энэ аль жуулчлалын салбарт байгаа нэг магадгүй би өөрөө ингээд дотор амар том проблем гэж бодож иж магадгүй тий. Гэхдээ энэ бол жижигхэн проблем ч байж болно. Гэхдээ ямар нэгэн проблемыг шийдэж гинэ гэдэг чинь өөрөө стартапын тэр үнц нь байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол бизнесийн байгууллага энэ нөгөө түрүүн бас сайн дурын байгууллага шиг бас баахан ярьсан байж магадгүй. Гэхдээ бизнесийн стартап учраас бидний энэ бизнесийн байгууллага ийм зарчимтай яваад байгаамаа. Миний хувьд бол одоо ингээд юу хийж байгаа нь цаашаа юунд хүрэх гэж байгаа зорилт чиглэлээ нь бол ерөнхийд нь ойлголцтой. Одоо виртуал аялал жуулчлалын салбарт ямар хэрэгтэй тий. Виртуал аялал жуулчлалаас одоо дээшээ технологи ч юм уу тийм технологи байдаг. Дараас нь AR гэх технологи түрүү яриадсан класс ярьж орж ирж байна. Энийг бид нар бол шууд судлаад эхэлсэн байна. Шууд дэлхийд хөлний хэлэл судалж эхэлж байна бид нар.
Тэр нь одоо нөгөө класс л та зүгээр энгийн зүгээр зүүдэг класс. Түрүү ярьсан нүдний нүдний шилжүүлэлт зураг. VR, AR гэдэг класс. Тий. Дотор нь одоо 3D модулаар бүх юм босоод ирэх боломжтой. За хэрмэн цаавд гэдэг очиод тэнд үлэг гөрүүл амьдардаг гэж бид нар ярьдаг тий. Үлэг гөрүүл амьдарч исэн. Тэнд AR шил очиод зүүхэд одоо тэнд байгаль хамгаалагч юм эсвэл нэг тусгай постэр таксаад лөөд хэрмэн зураг орохдоо AR шил аваад ороход тэнд нь үлэг гөрүүлүүд яг амьдарч исэн хэв байдлаараа 3D модулаар ингээд алхаад урдаас ч хараад тэгээ явж байгаа юм шүү дээ. Тийм. 3D 4D кино үзсэн юм шиг. Тийм. Тэгээд энийг хөгжүүлэхэд бол технологи гэдэг бол тийм хямд зах зээл биш. Маш их хэмжээний зардал гардаг, маш их хэмжээний цаг хугацаа ордог. Гэхдээ энийг төлөвлөлт, стратегтэй, менежменттэй, тий, алсын харааттай манай баг яг хийж чадж байна. Энэ бол зүгээр цаасан дээр буусан зүйл жил агсын өмнө байсан бол одоо би хүнд харуулах бодиттой зүйлсүүдтэй болцсон байна тий. Бүр том хэмжээний төслийн 40% хүрсэн байна. Гэхдээ бид нэр олон нийтэд хараахан цацах болоогүй байна. Яг энэ технологи нь өөрөө юм цар тахалтай буюу пандемик үед хамгийн их зөгтөж байгаа. Яг тэгэхээр хүн гэртээ айлж чадахгүй байгаа шүү дээ тий. Тэгээ би нэг сонирхолтой жишээ тоо дурдвал яг Америкийн нэгдсэн улс гэхэд л 49 сая хүн өдөрт 7 хоногт 3-4 удаа энэ яг VR технологийн тоглоом юм уу зугаа цэнгэлийн юмнуудыг ашигладаг. За манай VR Mongolia-г өрөө болохоор орон зай цаг хугацаанаас үл хамааран аялах боломжийг танд олгож байгаа байхгүй. Тэнгүүтээ одоо нарны аршилтай ч юм уу те ургамлын аршилтай аялж чаддаг хүмүүсийг хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүсийг Монголын говьор, Монголын хангаа тайгаар за бүр цаашлах юм бол энэ маань боловсролын салбар руу орж иж болно. Бүх салбар руу орж болно. Энэ технологи маань боловсролын салбар дээр ихэд байгаль орчны хичээлийн VR технологи дээр үзүүлж болж байна. Монгол улсын 4 цэгийн багныг тэр хүүхэд амьдралдаа очиж maybe үзэхгүй гэж магадгүй шүү дээ, тэ. Энэ их хотын амьдрал чинь энд ингээд бужин саргаал дуусчдаг гэхийг хэн Монгол орныг ингээд өмнө яг хилийн бүсийн гов, тэ хилийн бүсийн хангаар ямар байдгийг мэдэхгүй. Бид нэр ярьж өгөөл зураг харуулад ддэг тэр мэдрэхүүгийг мэддэг. Тэрийг үзүүлэх боломжтой. Тэр хүн амьдралтай эзэж төш очихгүй гэж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байж болно шүү дээ. Хөл гарна, сумга. Энэ хүмүүст бид нэр тэгш ирэх. Одоо энэ нөгөө хүний эрх тэгш ирэх гэж нэгдсэн үндэсний байгууллага ярьдаг. Бид нэр ажилсан оронд амьдарч байгаа хүн болон аялах бас тэгш ирэхийг болгож байна. Аялж чаддгүй хөгжлийн бэрхшээлтэй, нарны аршилтай ийм хүмүүст бас аялах тэгш ирэхийг бид нар олж өгж байгаагаар манай төслийн бас нийгмээр үзлийн аюу тум үндэс нь явж байгаа. Наач их гоё үнц юм тий. Яг хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд нөгөө нарны аршилтай хүмүүс хэцүүшт явждаг. Тэгээд хүүдэнд бас явж чаддаг хүмүүс тий. Тэгээд ямар элдв юмзын хашил. Илт бол бас нэлийн хэрэгтэй юм шүү. Гадаан ганц жуулчин гээл тий. Тэр нэг хамт жуулчин гэхгүй. За магадгүй бид нар ч хэрэгтэй. Бид нар тий газ үзээгүй юм өөрчилж үзээ төсөөлөл авчаад дараа нь очих юм бол гоё шүү дээ. Бид нэг аялд очихдоо одоо Google-ээр ч юм хаагаад мөөгий дээр очих юм бол мөөгий ямар хүн байг очиход илүү мэдгэдэгтэй очих юм бол энэ хүн илүү татна илүү хурдан танилцах юм уу те. Энийг л одоо юу гэдгийг аюу гой гүүрэл болж өгөх юм байна да энэ нэр нь те. Аюу бодит гүүр бол хорцтой болох. Хордох юм те. Тийм юмыг хордлуулна, ээлжүүлэлийг хордлуулах гэдэг. Хүмүүс ингээл аялна гэж 2 жилээр эзэг хэрвээ манай контентийг үзэх юм бол та зүгээр яг маргааш нь гараад аялахыг хүснэ. Энэ бол реклам биш гэдэг. За тэгээд хөрсгөл явна гэсний 13 жил яваа гээл. VR Mongolia маань яхаа аргагүй маш олон шийдлүүдийг шийдэж чадж байгаа стартап юм байна гэдэг одоо дүгнээд хэлгээд. Одоо яг л энийгээс маш дэлгэрэнгүй ойлгомжтой тайлбарлчлаа гэж бодож байна. Ямар ч одоо асуух асуулт үлдээсэнгүү. Одоо ер нь бол манай Trail podcast-ийн өнөөдрийн дугаарууд ингээ өнгөрч байна. Өндөрлж. Тий. Өнгөрч гинэ гоё тий. Тэгээд одоо дуусчих гэсэн үг шүү дээ. Одоо ягаад манай Trail podcast-ийн өрөө өөрөө хариуцлагатай аялал жуулчлалын төлөө гэдэг өрөөтэй. Танах бол ингээд орон зай, цаг хугацаа, үйл хамааран танд аялах боломжийг олгоё гэдэг чинь яг л одоо ковид үедээ дэлхийн нийт хаалттай байхад тэр интернет орчин чинь хийлгүй шүү дээ гэдэг гоё санаа. Өвөл нөгөө зуныг амар хүмүүс үсдэг шүү дээ. Тэгвэл зуны аялалд. Зун хит халаад байвал өвлөө ялж ажиллагдчих. Тийм, чи заавал ковид үеч биш юм. Альж. Та стресстэй maybe танд ингээд ийм
йог мог хийдэг ч юм уу те ийм саунд усны чимээ те байгалийн ийм чимээг сонсох дуртай хүн бол орой ийм ажлын амар хотын ийм их стрессээс орж ирэл хээцэдээ зүгэл чивчээ зүгэл гэл 30 минут амрахад хүний стресс айлгдаг. Яг энэ бодит шиг Америк айгүй их ашиглаж байгаа. Ялангуяа Нью-Йорк ч юм уу те LA ч юм уу энэ том хотод хүмүүсийн стресс айгүй их үүсэж байгаа. Гэхдээ тэр нөө стрессээ тайлаад нөгөө байгаль бай гэхээр илүү их олон хол километр туулдаг. Тэрийг илүү ойртуулаад зөвхөн ингээд ширээн дээр навчраад өчөж байгаа тэр байгалыг гартан ч юм уу те цүнхэнд нь ч юм уу оруулаад өчөж байгаараа илүү давуу талтай байгаа. Зөв. Одоо манай салбарын залуучууд за дам ялангуяа бид үе тэнгийнхэнтэй ингээд үеийнхэн маань одоо ингээд аялжлын салбарт ингээд шинээр гарч ирж байгаа гэдэг юм уу те энэ хүний нөөц боловсон хүчин маань өнөөдөр яг бид юу хийж байгаа юм бэ гэдгийг манай travel podcast одоо бид хоёрын зүгээс те манай зурглаачийн зүгээс ингээд манайх ч нэг хөөрхөн бас нэг 2 3 хүнтэй багтай. Тэгээд бид нар болохоор яг нийлээд ингээд манай аялжлын салбарын залуучууд маань юу хийж байгаа юм бэ гэдэг талаас нь те гаргаж ирэхийг зорж байгаа. Энэ маань нэг зорилго бас тийм учраас илүү залуучуудтайгаа үе тэнгийнхэнтэйгээ ярилцахыг хүсдэг. За тийм учраас одоо манай салбарын одоо яг энийг сонсож байгаа бол за манай салбарын бас нэгэн ийм идэс тий энэ бүтэн баг энэ Монголын аялжлын салбартаа өөрсдийнхөө хэмжээгээр виртуал аялал жуулчлалыг ингээд хөгжлийн төвшөнд нь одоо өөрийнхөө хувь нэмрийг оруулахаар хичээж ажиллаж байна гэдгийг бас л өнөөдрийн дугаараар хүргэхийг хүссэн. Мэдээж энэ виртуал аялал жуулчлал хөгжснөөр манай Монголд манай аялал салбарт ямар хэрэгтэй мэ гэдгийг тэгтээ тэргүй баг хүмүүс үлдээд ойлголттой байгаа. Ойлголт авчлаа сая. Тийм ер нь бол авчлаа, аваагүй нь бол авчлаа. Ер нь бол хинк нь бол виртуал аялал жуулчлал ямар хэрэгтэй мэ гэдгийг ойлгож байгаа. За ийм учраас одоо манай Эрдэнэт компани тий одоо санаач компани VR Mongolia төслийн одоо өдөртөгч гэж явж тий манай Тэнгис болтой холбогдох юм бол ингээд манай доогор гарч байгаа Instagram хаяг болон мөн одоо манай доогор гарч байгаа тий утасны дугааруудаар бол холбогдоод ингээд хамтран ажиллах боломжтой дөрөвний яг мөгийг хэлж байгаа шиг тий нөгөө бас тий энэ бол ингээд та бүхний сонголтод бол ингээд үлдээч. За тэгээ өнөөдрийн манай дугаарт хүрэлцэн ирээд маш гоё үнэтэй одоо ярилцлага өгсөнд бол баярлалаа. За сайхан мэдээлэл өглөө. За баярлалаа. Travel ерөөл хэлчихв. За тийм. Та бүхний хийсэн ажлыг үзэж болох төхөөрөмж Монголын өнцөг болон бүрт байх болтугай. Ерөөл маш бат багшаа. За тэгээ баярлалаа. Тэгээ мөн энэ Travel podcast-ийн хүндтэй хоймор буюу улаан саналд урьж оролцуулсан та бүхэн танаа баг хамт олонд маш их баярлалаа. Тэгээд Монголын аялал жуулчлал дэлхийд цойлох цаг удахгүй баха гэж итгэж байна. За тэгээ мэдээч манай өнөөдрийн дугаартай нэг energy drink хамтран ажиллацгаая гэж түрүү хэлсэнтэй эхлэв. Мате. Тийм. Одоо яалчхад одоо дэмжээ ажиллаж байгаа учраас бид одоо заавал энэ ундааныхаа рекламыг бол нэг хийгээд байхгүй. Энэ бол мэдээж өөрөө рекламдахгүйгээр тийм одоо энерги ундаа. Тийм байгалийн гаралтай гэдэг хэлцгэл баг доторхондоо бүх юм ойлгомжтой тий. Мэдэрч байна. Нөгөө өөр бусад энержи тийм их чинь сахарын агуулмжтай байдаг байхгүй. Би тэгэхээр яг сайн мэдээд байгаад гэхээр өөрөө бас экстрим спорт сонирхдаг хичээлдэг хүн учраас бас нөгөө зүрхнийхээ эмнэлгийг сайжруулахын тулд энержи дринк байнга ашигладаг. Тэнгүүд энэ бол яг тийм энержи дринк ууж байгаа юм шиг биш байна. Бүр яг ногоон цайл ууж байгаа юм шиг сэтгэл төрүүлж байна. Тэгээ мэдээж энэ чинь ийм байгууллага байхгүй бол энэ сайхан нэвтрүүлэг подкаст уртудаа үргэлжлэхгүй шүү дээ тий. Харин тийм. Тэгэхээр одоо мате энерги ундаада баярлаа. Баярлаа. Амар толк реклам бодгоо. Сайнаш тий. За аялах иш хүчийг математикаас. За тэгээ өнөөдрийн бол бас манай дугаар энэ Монгол угсаатан зүйн музейгээс үргэлжлэж байгаа. Мэдээж энэ музей дугаар хийх зөвшөөрлөг бол бид нар альбиасаар аваад ийм гоё одоо нэг авдрын танхим сууж байна тий. Энэ болохоор Улаанбаатар хотод ерөөсөө яармагт байршилтай. Энэ би түрүү гоё сонссон. Манай тэнгисч баг энд ирээд надад биднээс төрүүлж ирээд гоё мэдээлэлтэй ороо баг хөт чинь болчих. Энэ бол таксгүй. Тэгээ аим сонирм болсон. Таксгүй. Зүгээр ингээд гэр бүлээрээ найзтайгаа ирээд үүс зүгээр энэ гашаан дотор нь ирээд гоё өдрийнхөө хоолыг гаргаад ид багдгүй өөрсдөө хийж болно гэж байгаа. Энд зүгээр юу
үзээд гоо сэтгэл ханамж авч чадах юм бол өөртөө сэтгэлээр баг зэрэг ханд өргөхөд л Тий, хандвэ ярьсан юм та хандвэ ээж болно. Тий. За дээрээс нь манай энэ музей Монгол бурхны загал зураг гэдэг. Зөвхөн одоо энэ музейд байгаа бурхтуудынхаа зургаар л ийм гоё англи монгол хэл дээр ийм гоё ном хийсэн байна тийм. За мэдээж энэ ном бол худалдаанд бол байгаа. За тэгээд манай энэ музейтэй манай Тэнгис болтой холбогдоод хэрвээ үнэхээр сонирхдаг хүн бол асуудаггүй шүү дээ тийм. Ингээ холбогдоод бол авахд үзэхэд ирээд энийг ингээд биерээ мэдрэхэд бол бэлэн байна гэж байгаа тийм. Бид нэр бас маш гайхалтай түүхийн дурсгалуудын дунд суудсан байна тийм. Тэгэхээр гайхалтай энэ гашаан доторыг тийм. Энэ гэхдээ нөгөө Монгол угсаатан зүг музей учраас хаад ноёд юм уу те сэхэтэн ардын хэрэгжилжсэн зүйл байхгүй. Зөвхөн энгийн иргэд одоо энгийн ард бор иргэдийн одоо юу эдэлж хэрэгжилжсэн ямар одоо түүх соёлтой зүйлсүүд байгаа вэ гэдгийг энэ хүн музей нөгөө гэр музейгээр харуулж байгаа. Цуглуулагч аав хоёр байгаамаа энэ музейд ажилладаг хүмүүс. Тийм байлээ тий. 31 жил цуглуулсан хөдөлмөр энд байна. За энэ өнөөдрийн маань дугаар амар гоо сонирхолтой мэдээлэл өгсөн. Тэгээ эцэст нь амар урт төгсгөлтэй дугаар болчихлоо. Дууслаа гэдэг баг хэдэн минут ярьчих. Ингээд дараагийн дугаараар уулзъя. Өнөөдрийн маань дугаараа Эрдэнэт компани захирал VR Mongolia төслийн удирдагч. За одоо бүтэн багаар ажиллаж байгаа тий. За тэрний төслийн ахлагч нь бол манай Тэнгис болд байлаа. Тэгээд ажилд амжилт хүсье. Дараагийн дугаараар уулзъя. Made Mongolia.